Сүхбаатар аймгаас ирсэн Намаг Төмөрбаатарын Золзой гэдэг Сүхбаатар аймгийн хараагчдын холбооны тэргүүний ажлыг мөн Монголын хараагчдын үндэсний холбооны өдөр зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Энэхүү сургалтанд сууснараа бид нар маш олон мэдээллүүдийг авж байна. Наад зах нь авилга гэмт хэрэгтэй урьдчилан сэргийлэх мөн одоо төрийн байгууллагын төсөв хөтөлбөр төлөвлөгөөтэй яаж танилцах уу? Ер нь бид нар иргэний нэгэн байгууллагаараа гүйцэтгэгдэх төрийн одоо байгууллагуудтай тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ? Тэгээ тэн дээр яаж ёс зүйн шодрох ёсны харилцаа, ил тод байдал, тэгш боломжуудыг яаж хүн бүрт одоо оролцоог нэмэгдүүлэх вэ гэсэн маш сайхан одоо мэдээллүүдийг бид нар энэхүү сургалтаас олж авлаа. Тэгээ мэдээж орон нутагт асуудал бэрхшээлүүд маш их байдаг. Түүний нэг нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, харааны бэрхшээлтэй хүмүүс бид нар хэн нэгний тусалцааг маш их одоо авах ч гэдэг юм уу те зайлшгүй одоо шаардлагатай байдаг. Тэрнийхээ одоо хариулт гэж баярлаг гэдэг үгийг хэлэх нь бид нарын хувьд одоо хэлсэн ч гэсэндээ цаана бид нар тэр хүнд нэг мөнгөн тусалцаач гэдэг юм уу аль эсвэл бэлэг цэлцэх юм уу сэтгэлийн юмыг ингээ өгөх гээд байдаг. Энэ ерөнхийдөө төрийн албан хаагч тэ үйлдвэрийн ажил хийж байгаа албан хаагчтаач энэ нь нэгсэндээ ёс зүйн хувьд болдгоо гэдгийг хувь хүн бид нар бас өөрсдөө мэдэж тийм ээ баярлаг гэдэг үгээ хэлээд тийм ээ таларлаа гэдэг үгийг хэлээд болох зүйтэй юм болов уу гэж би бодож байна л да. Тэгвэл бол төрийн албан хаагч үүрэг ариуцлагыг гүйцэтгэе явж яхад нь хувь хүн бид нар өөрсдөө сэтгэлийн бэлэг гэж ингэж өгж өшгүүлдэн тийм ээ тэр сэтлийг нь уламд одоо төрүүлснээрээ энэ авилга энэ цаашлаад одоо гэмт хэрэг болох тийм ээ юм байна л гэж миний хувьд бодож байна.